За сайн байцгаана уу? Итгэл доторх мэдлэгээ төлөв өрөөд байгаа танд хүрдэг танин мэдхүн подкастын шинэ дугаар энэ түрээд эхэлж байна. Тэгээ өнөөдөр бид нар бурхан гэдэг энэ үгийн хэрэглээний талаар онцгойлж ярих гэж байгаа. Тэгэхээр энэ юунаас гарч иж байгааг бол олон ерөн хүмүүсийн а, үл итгэгч хүмүүсийн дургуутсал болоод асуудлууд юун дээр энэ бурхан гэдэг үгний ерөнхийдөө нэлээд их юм хандлага гаргаж байгаа те. Манай бурхтын нэрийг хэрэглэхэ бойл гэдэг ч юм уу та нар Христийн гэдэг энэ үнцгөөс их ярьж байгаа. Тэгээд бид нэр яагаад энэ үгийг хэрэгжилж байгаа вэ гэдгийг талаар ерөн онцгойлж ярих гэж байгаа. Библийн сургалтын төвийн захирал юуны чуулганы пастор Лувсангов пастортойгоо ярьж гад сууж байна одоо яриад. Тэгээд за сайн энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан үйлч чинь нөө. Ер нь энэ үйлч нь үнтэй тулаахан сайхан болж байгаа шиг байна. сайхан манаар игээд энэ үргэлж гисэн те. За тэгээд бид нэр эхлэхээ нөгөө нэг яаж байгаа бид та өөрийнхөө нэг бас нэг хэрхэн Христэд итгэсэн талаараа яаж яваад энэ өндөрлөгт хүрээд ирвэ те. Чуулгантай холбоотой юм амьдралыг сонгоод явчихваа. Энэ талаараа нэг жоох хаваалцаад байгаа. Манай аав бол тест ингэж хийж болох юм уу? Манай аав ер нь баг сургуулийн багш. Баг сургуулийн багш хүн байсан. Тэгээд манай аав маань Говьалтай аймгийн Чанман суманд очиод баг сургуулийн багш дураар нэр ажиллаж байсан. Тэгээд Чанман сумда манай ээжтэй танилцсан. Манай ээж бол одоо ээжийн аав маань Чанман сумын бол аймгийн Чанман сумын тэгээд ээж маань бол одоо багасаа их шашинлаг одоо будын шашинтай сүсгтэй өвөө маань бас их шашин сүсгтэй ийм гэр бүлээс гардаг. Тэгэхээр нэг талаас одоо социализмын дор байсан ч гэсэн будын шашиндаа үнийж тийм одоо нууцаар одоо лам гэж явдаг тий. Одоо манай өвөө минь бол бүр энэ байлдаг тийм нутгийнхандаа одоо энэ там байлдгаар хүндлэх гэсэн тийм гэр бүлийн хүн байсан. Тэгээ би чинь Чанманд үсэхдээ зунаг өвөө эмээ дээр гарч хөдөө хон мал эргүүлдэг. Намар өвлөн болохоор сумын төвдөр очиод аав ээжтэйгээ сумын төвийн айл байсан. Тэгээ манай гэр бүл 92 онд 93 онд Улаанбаатар нүүж орж ирсэн. Тэгээ манай аав маань угаасаа уугуул хотын манай аав маань хотын жолооч 18 21 аймгаар явж жолооч хүн байсан. Тэгээд өвөөгийн маань би муудаа тэгээд аавыг маань хот руу орж иргээд тэгээд манай гэр бүл 94 оны үед хот руу орж ирсэн. 93 94 оны үед хот руу хөдөөнөөс айл нүгд орж ирэхээр бус аав байлээ шүү дээ. Тэгээд мэдээж хэрэг хотын чиглэлтэй бид манай гэр бүлийн захирал боо тий. Тэгээд яг манайх зургуулаа 3 эрэхтэй 3 эмэгтэй. Би ч айлын 2 дахь хүү. Багаас маань манай өвөө намайг том намын мөрхөө гантай хүү гэж их ярьдаг байсан учраас манай ээжд маань намайг хэдэн намын мөрхөөлөх сонирхол байсан. Тэгээ яг тухайн үедээ манай ээж аавын дүү эднэр ярьж хагаад хэлний төрөлцөө анги гэдэг одоо тэгээд орсон бол шилжүүлсэн. Англи хэлний төрөлцөө анги 100 дугаар ангиас эхэлсэн. 96 онд эхэлсэн. Тэгээ 97 онд би 50 руу шилжсэн баг. 7 дугаар ангиас 50 руу шилжсэн. Тэр үед англи хэлийг заадаг хүмүүс товор байлаа тий 97 оны үед. Тэгээ голдуу гадаадаас хүмүүс ирж англи хэл заадаг. Тэгээ манай нэг англи хэлний багш байсан. Тэр багш маань одоо иргэд харахаар христч байсан юм шиг байна. Монгол тий. Уга гадаад аймаг тий. Зэмэр хэмэгтэл байсан. Тэгээ 100 ер нь их багууд ирнэ. 100-ны англи хэлний тийм юу ажилуулна дээ. Гомбогнохоос олдод ажил. Тэр үед анх удаа христийн тухай сонсч ирсэн. Тэгээ тэр үедээ залбирч бас залбир таниулаа. Юусэн мөртлөөс тий. Тэгээд тэр үед залбир таниул сууч ирсэн бид. Зөвхөн явна гэж одоо хаамлсан юм. Тэгээд явж байгаад яваагүй ер нь тухайн үед яваагүй л дээ. Тэгээд явж байгаа дараа нь дээд сургуульд ороод дээд сургуулийн 1-р курстэй ангийн маань нэг найз намайг бас христийн цуглаанд өөрөө очиод тэгээд даах явж байгаа. Жуулганда явж нэлээд
дээд сургуулийнхаа 4 жил цуглаанд явж байгаад сургууль төгсөөд нэг компанид хэвлэлийн компанид хэсэг маркетинг санхүүгийн ажил хийж байгаа. Тэр үедээ цуглаандаа нэлээд мэдээ хамгаалж байгаа. Тэгээд манай пастор маань цомс пастор байсан. Яг өдөр намайг библийн сургууль гэж санагдаад. Тэгээд би ч сурмаар санагдаа. Тэгээд одоо энэ ажиллаж байгаа библийн сургуульд 2004 оны үед орж ирсэн юм уу? 4 онд орж ирээд 8 онд төгссөн. Библийн сургуулиуд төгсөөд тэгээд 2007 оны үед тухайн үед байсан англи захирал маань намайг удаа хүслэх нэг удаа уулзаад хоёр жил сургуультай эргэж үлдэж багтсан. Тэгээ би айгүй баяртай хүлээж. Тэгээд 2008 онд сургуулиуд төгсөнгүүтээ 8 сараас нь эхлэе багшийн ажиллаа, дагалдан багшийн ажиллаа хийж байгаа. Тэгээд 2012 оноос 15 онд Сингапурын Библийн коллежид магистр тэгсэн төвшний юугаа цалаа хамгаалаад тэгээд өсөж ирээд бүхэн багшиж жаад 2018 оноос манай удирдлагын маань захирлын ажлыг хүүгээ санал тавиад тэгээд одоо хүртэл одоо энэ сургуулийн захирлын ажил хийж байна. Тэгээ тэр баг багт нэг амлсан гэж штэ тий. Тэр амлалт тэр юунаас болж гарсан гэсэн бэ дөө? Залбирал биелсэн гэсэн үү тий. Сонин би чи нэг манайх чи нэг түрүүн би хот руу орж ирсэн гэдээ ярьжсэн шүү дээ. Тий. Тэгээ хот руу орж ирээд манайх сонирхолтой манай авч хоёрын шийдвэр нь хонио туугаад морио аваад үхрээ бүгдийг туугаад хот руу ороод ирсэн. Бүр туураар үү тий. Говьолтой. Тэгээ үед яг хотод нөө гэсэн баггүй. Тэгээ нэг хэсэг хугацааны дараа хотод ингэ мал байх юм ойлгосон тий. Нэг километр цаа. Тэгээ манайх энэ хойд Шингэлтэй аюу олон хонио мал хариулна гэсэн. Тэгээ би чинь ер нь ихэнхдээ хонио хариулна. Энэ хойд Шингэлтэй уулаа. Нэг удаа хонио хариулаад явж исэн чи. Амьдралын тухай бодвоо. Одоо хонио бэлчээр дээр юу хийх бодох вэ? Амьдралын тухай бодоо. Тэгээд одоо би яг тэр үеийг аюу тод санд. Би удахгүй нэг хүнтэйсэн. Тэгээ хүүхэд гарна. Тэгээд хүүхэд гаргаж амьдэрч байгаа. Тэгээд үхэн. Тэгээд өсвөр насны хүүхэдтэй жоох одоо юу гэдгийг чинь говьдтэй. Ер нь модын зургааны хэл байсан багтаа 15 онтой. Тэгээд ер нь энэ амьдрал юм. Чи бүр амар депресстэй. Тэр үедээ үгээр хэлхий аргагүй нэг тийм депресс одоо юу гэдэг. Тэгээ сүгдэс бууж байгаа сонин тэр хүүхдээ залбирч байгаа байхгүй. Хэрвээ амьдралын утга учирыг нэгдэг ямар нэгэн хүн байвал тий. Ингээд миний амьдралыг утга учиртай болохгүй би чи ямар ч утга учир хадгалаа. Байлаа гэдэг. Тий ер нь амьдрал утга учир. Нэг нүлмэс мөрмөс тусаа тэгээ залбир амьдтий. Тэгээ дараа нь нэг удаа нөгөө нэг залбирлаа хариулт авсан гэдэг юм. Чихтод явна гэд. Тэгээ тэр өдөр нөгөө эд 8-ны юу байсан шүү дээ. Ирэн рүү явдаг дотор явдаг. Тэгээ ягаад ч юм бэ нэг өдөр манай намайг дагуулж явна гэж шийдээ. Одоо иргэд бодохоор амар инээдтэй монгол хүмүүс тэр үед яаш шийддэг гэсэн. Нөгөө гадаад паспортон дээр нэг ингээд тийм цагаан бичиг өгдөг. Баггүй хүүхдэд одоо ингээд завсар ийм шар ийм бичиг өгдөг ийм цаас. Тэрнийг нь паспорт дээр завсар авчирсан хүүхдэд авч явдаг тийм үе байсан. Тэгээ 12-оос вагон явна гэж билет авсан мөртлөөсөө манай ээж тэр бичгээ аваагүй. Тэгээд энэ нөгөө 100 айлын нөгөө иргэний бүртгээс очиад тэр өглөө нь тий 9 цаг 8 цагаас босч очиад намайг дагуулж идэг авч байгаа байхгүй. Манай ээж. Тэгээд намайг цааш нь дагуулаа явж. Тэгэл манайхан тэгэл юм хөдөлтний хийдэг сонио хүмүүс тий. Тэгээд дагаад очисон чи асуудал нь юу болсон бэ гэхээр яг нөгөө шар хуудас авах гээд нэг юм танхим руу 2 3 миний санаж байгаагаар ингээ нөгөө иргэний бүртгэл мэдээлэл 2 3 давхрын нэг өрөөрүүлэх гэж байна. Та нэг баган санд тийм нэг өрөөрөө орсон ч иргэний бүртгэл мэдээлэл тогонд тасарсан. Тэр үе тог тасардаг байсан. Тогонд тасарсан. Тэгсэн чи манай ээж над руу эргэж харснаа тэгдэг байхгүй. Миний хүн чиний явах ч одоо өнгөрлөө. Чи одоо эндээс автоос суугаад байж тий. Би одоо ингээд цаашгаа вагонд суугаад яв. Тэгээ би бас готраад ээжигээ тэр өрөөнд орхиод гараад нэг гарсан чи ингээд хоос вандал сандал гэж. Тэр вандан сандал дээр суугаад гинт Есүс зайлгүй мал санагдаад тэр үед нөгөө багш нар маань ингээд Есүсийн тухай ярьсан хуваалцсан байсан. Тэгээ залбирч байгаа.
Есүсээ чи үнэхээр байдгийн бол одоо миний энэ хувцсыг гаргаж өг. Тэгвэл би одоо ирээд таны цуглаанд явъя. Тэгээд залбир. Тэгээд залбирчээ суучин чи манай ээж бүр амар баярлсан амж юм байна. Яасан гэтгсэн чи өө чиний энэ шар утас бичгийн машинаар бичдэг. Бичгийн машинаар. Тэгээд намайг удаа Тэгээд явцсан. Тэрийг санддаг би тэгэл одоо тэгээд тэр амлалтаа биелүүлээгүй нэлээд удаж чагаад. Бараг жишээ бичвэл. Тэгээд дараа сургуулаад тэгсний дараа 98 оны үеэс сууланд явж ирсэн. сонин бас тохиолдол тий. Яг тийм тийм. Ганцхан тэр хуудсан дээр амьдрал хэрэгж штэ тий. Ер нь бол тийм ээ тий. За тэгээ хоёул гол сэдвүүл гараа тий. Бурхан. Саяхан нэг Молор Эрдэнэ гэдэг нэг философч шүү дээ Монголын нэг ашигтай. Тэр философч бас нэг дүгнж байна. Монголчууд энэ христийн чил бурхан гэд худлаа орчуулад байгаа маа. Наа чин гад чин бурхан биш шүү дээ гэд ярьж байсан байхгүй. Яг энэ өнцгөөс ерөнхийдөө монголчууд ер нь бурхан гэдэг үгийг яагаад та нар хэрэглээд байгаа юм бэ? Гэдэг ийм асуултыг их тавиад байгаа. Наа чин боддгий юу шүү дээ гэж. Тэгээ энэ дээр харин нэг биднес нэг хариулт авъя гэж бодоод байгаа байхгүй. Үзэгчд маань ч гэсэн ер нь бол энэ талаар их сонсохыг хүсэж идэг бас мэдхийг зорж идэм билээ. Ер нь бол яг хоо нийтлэгээр бол тийм хоёр төвшний асуудалтай мэдээж хэрэг манай философч Молор философч бол уг нь бол одоо академик юм шүү дээ тий. Академик төвшний юм. Тэр манай хүн академик төвшний зүгээс ярих юм бол одоо бурхан гэж нэрлэх тухай асуудал их олон эрдэм мэдлийн татварууд хамаа тий. Шинжлэх судлал, социолог, нийгмийн судлал, уламжлалт тэгэл одоо нэр томьёо Монгол хэлний нэр томьёо тайлбар их олон шинжлэх ухааны тавцсан хэсгээр тайлбар гарна тий. За мэдээж жирийн энгийн бидний хэрэглээний Монгол тий тийм Монгол хүмүүсийн төвшөнд бол хүмүүсийн ойлголт янз бүр байгаа шүү дээ тий. Ер нь яг тэгээд мэдээж хэрэг шашны зүтгүүд ч гэсэн бас янз бүрийн тайлбарж энэ үгийг тий. Ялангуяа манай уламжлалт гэж яригддаг буддын шашны ламнар бол одоо тэгээд маш тодорхой бүр юм байна. Одоо юм христчдэг боолгот тийм манай гэдэг одоо тэр төвшнээс маш их тайлбарлаж ярьслага өгч тий. Ер нь бол тайлбарлаж байна. Нөгөө талаас бас өөрөө тайлбарладаг хүмүүс ч бас их олон иш татсан зүйлсүүд байна тий. Тэгээд юуны түрүү нэгдүгээр эхнийхээ шатанда миний хэлмээр байгаа зүйл бол энэ зөвхөн Монголын асуудал биш байна. Энэ ч одоо Монгол байтугай Азийн том асуудал. Яг би зүгээр нэг тийм ном уншижсэнээс санагдтыг. Naming the Nameless in Asia гэдэг. Одоо тэгээд монгол хэлээр чуулсан бол одоо нэрлэж болохгүй Азад яаж нэрлэх вэ гэдэг утгатай ном багхгүй. Ер нь Азийн улс орн болгонд нэрлсэн тухай. Тэр мэдээж хэрэг Христ итгэл өөрөө Монголд бол 3-4 удаа гэсэн гэж бид нар мэдж байгаа. Тийм ер нь бол манай их хааны үед ч гэсэн Христ итгэл тархаж ийсэн. Дараа нь баг хаадын нэлээд төгсгөлийн үед ч гэсэн Христ итгэл нэлээд тархсан. Яг манай Ар Монголын утгаар ганц нэг мишнерүүд явж исэн тохиолдол бас байгаа. Тэгээ 3 тархалт нь одоо 90 оноос хойш энэ Христ итгэлийн монголчууд юм байна. Төвчдийн нөгөө английн зүгээс харах юм бол энэ буруу удаагийн тархалтан дээр юу гэж нэрлэж ийсэн бэ гэдэг түүхэн их сурвалжуудыг сонирхоод үзэх юм бол бас хайж болохоор асуудлууд байгаад байгаа тийм. Аз ч гэсэн ер нь бол их олон газар гэсэн ба тийм Японд Христ итгэл тархсан, Малайзад, Сингапурт, Индонезид, Тайландд ингээд энэ орнууд чинь ингээд нөгөө Христ итгэл тархаад ирэхээр энэ асуудал чинь дахиад гарч ирж байгаа тийм. Ер нь бол энэ Библи орчуулга дээр энэ хүмүүс юу гэж нэрлэх вэ? Яах вэ гэх мэт. Тэгээд ч зогсохгүй энэ дэлхийн бүх улс орнуудад энэ шашнууд ч өөрөө даяар шинжтэй дэлхийн бүх улс орнуудад. Тэгэхээр тэр тавчаах үедээ энэ хүмүүс юу гэж нэрлэж юм тийм. Нэраа юу гэж нэрлэж юм гэх мэт ийм Монголын төвшнөр хамаахгүй асуудал болчихж байгаа. Энэ олон улсын практик байна тийм. Тэгээ Монгол үнийг нь юу гэж нэрж байна? Ямар үгийн сонгож нээж байна гэх мэт айгүй нарийн ийм асуудал байна л да.
Тэрнээс үүдээд тайлбарлах юм бол бас нэлээд их хэмжээний нарийн тайлбарууд орох бах тийм. Тэгээ би өөрөө энэ 2008 онд энэ Библийн сургалтын төв буюу Union Bible Theological College UBTC-г төгссөн. Төгсдөө дипломын ажиллах хамгаалдаг тийм. Тэгээд 2008 оны үед яагаад ч бичмээр санагдсан нэг тийм одоо энэ бүхний нэртэй холбоотой юм асуудлаар дипломын ажил хийсэн. Тухайн үедээ бас нэлээд сэдв нь бол нэлээд Христ итгэл дотор нэлээд халуун сэдв байсан. Одоо бол энэ барыг нэг тийш гарч гэдэг Христчтэй яваад бол барыг нэг тийш. Тэгээд Христ итгэгч нар бол одоо ариун бичээстэй бол аль хэдийн ингээд ярьсан. Бурхан гэдэг нэршлэр явж байгаа. Тэгэхээр энэ дээр үндэслээд хэлэх юм бол нэг л ийм асуулт байна надад. Тэ. Ер нь үг зохиогч хэрэгтэй. Тэ. Ер нь бол энэ үг одоо юу гэдэг мэдээж хэрэг академик эрдэм судлалын төвшөнд бид нар зохиогч их ярьдаг шүү дээ. Тэ. Аль хүний номноос иш татвал тэр номыг юу гэж одоо иш татах хэрэгтэй юм тий. Тийм дүү юу байдаг тий. Гэтэл энэ монгол хэлний үгүүд шүү дээ. Энэ олон үгүүд тий. Хэдэн 30,000 хэдэн 100,000 монгол хэлний үгүүд эзэгтэй юу тий. Энэ үгийг хэрэглэхэд монгол хүмүүс энэ өөрсдөө энэ үгийг хэрэглэхэд заавал ямар нэгэн зөвшөөрөл авах хэрэгтэй юу? Хин нэгнээс зөвшөөрөл авах хэрэгтэй юу? Энд чинь эргээд ингээд бодоод үзэхээр айгүй нийтлэг асуудал болж хуурч байгаа. Тэг хин чи энэ үгийг хэрэглэх боломжтой. Тэгээ түүнээс энэ үгийг нь хэрэглэлээ гэд бид нар одоо хуурам ихэлсэн болоод тэгээ нөгөөдөл нь хууралцсан болдог бол одоо ямар ч үгийг хэрэглэхдээ зөвшөөрөл авах хэрэгтэй байна. Ийм л асуудал байна да. Яг хүмүүсийн харж байгаа өнцг нь бол ийм юм л да. Жохоо энэ бидний хэрэглэж байгаа бурхан гэдэг үг чинь монголчууд бол өөр бурханыг нэрлээ сурцсан. Нэг тийм агуул гарч иж байгаа. Дээхэн би бас дээхэн үед бас сонсч илсэн те. Бас нэг Монголд байсан мишонер. Наад бол чинь Монголоос гарч явбал тэгж хэлжсэн шүү дээ те. Монголчуудад бол бүгд синхретизм болцсон. Тэгээ бурхан гэдэг үгээ хэвлээ. Тэгээ бурхан гэж ярьж байгаа тэд нар оюун бодолтой нэг гуйлан бурхтайгаа харж байгаа гэдэг ч юм уу те. Энэ үзэхээс нь бас харуул бас өөр бас ухтхан гарч иж болох уу гэдэг талаас нь ярьж байгаа. Синкретизм гэдэг чинь одоо чинуудаа холин готах юм хэлж байгаа тийм. Тэгэхээр яг одоо Христ итгэл Монголд сүүлийн 30 орчим жил хөгжөөд ялангуяа манай сургуулиас л гэхэд 800 гаруй төгсөгч нар гараад 2 жил, 3 жил, 4 жилээр өөрсдөө зэргийг хамгаалаад тийм 2 жилийн сертификат явуулсан. 4 жилийн бакалаврын тэгээд 3 жилийн магистрийн хөтөлбөрүүдэд өгсөөд энэ хөтөлбөрүүд нь Азийн теологийн холбоо гэдэг Азад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэх байгууллагуудаар итгэмжлэгдсэн ийм чанарын стандарттай ийм сургалтууд явагдаад эхэлсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл манай сургуулийг төгсөж байгаа магистр, бакалавр, сертификатын түвшинд төгсөж байгаа хүмүүс бол одоо Азийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж байгаа боловсролтой хүмүүс байгаад байна. Тэгэхээр энэ хүмүүс өөрсдөө Библийг судлаад, соёлоо судлаад ингээд чуулган, Христийн чуулгандаа ажиллаж, амьдраад ингээд амьдарч явах үедээ өөрсдөө энэ дуудаж байгаа бурхан гэдэг нэрийг одоо гуйлан бурхан ч юм уу. Тийм юмар хараад амьдарч ийн гэдэг бол ямар. Яг дээр үед намайг дагалдан багш байх үед би шинэ 2008 оноос 10 12 оны үед сургууль дээр дагалдан багш байсан. Тэр үед манай багш битээ нэг өрөөнд суудаг байхад нэг залуу орж ирсэн. Тэр залуу юу гэж хэлсэн бэ гэдгээр би ингээд зүудэндээ буддаатай ч уулздаг. Есүстэй ч уулздаг. Аль алинтай нэг ярьдаг. Тэгээд одоо би танаас сургуульд болоо одоо бакалаврын зэрэг хамгаалдаг шүү гэж орж ирсэн тохиолдол байгаа. Манай нөгөө өрөөнд суужсэн багш маань тэрэнд юу гэж хариулсан бэ гэхээр наадах чи яг үнэндээ бол Христ итгэлийн теологоор бол муурийн сүнс гэдэг юм аа. Тэ би чам шулууга хэлчихье те. Наа чи бол бидний эзэн бол нэг буддагийн дүрээр харагдав. Христийн дүрээр харж чам ингээл харагдал яриад байдаг юм. Наа чи бол муурийн сүнс гэж хэлж тохиол ба. Өөрөөр хэлбэл мань хүн бол жоохон холин гутгах үзэлтэй явж байгаа юм. Тэгээ тэрийг бид нар бас шууд шулуухан хэлээд тэгээ эн чинь бол байж аргагүй зүйл гэдгийг явж ирсэн. Нэг тийм түүх санаанд орж ийн. Тэгэхээр нэг бурхан гэж дуудснараа одоо юу гэдгийг юу гэж нөгөө хүмүүсийн нийтлэг бодож байгаа юмыг нь хойж утгаар үзээд байна гэсэн тийм
бас нийгэмд байгаа ч гэсэн энэ нь яг хэр зэрэг бодиттой вэ гэдгийг нь шалгаж үзэх ёстой л гэж бодож байна. Судлаах хэрэгтэй тий. Тэгээд дээрээс нь цуглаанд Есүсийн загалмай магалмайд цуглаанд хүмүүс орж ирсэн тий. Тэгээд цуглаанд хүмүүс орж ирэнгүүтээ бурхан гэдэг үгийг хэлэнгүүт хөдөлгөөд байгаа тийм тохиолдол чи чуулган анханаас нь нөгөө хүмүүстэй сургаа заагаад ингээд тий Христийн энэ бурхан тий ертөнцид бүтээсэн бурхан чи юм бурхан шүү хийж заагаад явж байгаа гэж би бодож байгаа юм байна. Ер нь таны судалгаан дээр ч одоо юу гэдэг те за еврейгээр яваа гэдэг ч юм уу те. Тэгээ грекээр бол логос гэж орчин те. Тэгээ гингүүт л монгол руу болохоор бурхан гэж орчилж байгаа те. Америк руу болохоор нэг гад гэж орчиж байгаа шүү дээ. Тэ. Тэгэхээр энэ ойлголт маань ер нь улс үндэстэн оронд одоо манайхтай төстэй. Одоо чинь грекүүд одоо яваг логос гэж орчуулахдаа энэ логос гэдэг нь бас тухайн үеийн шинэ нэр томьёо зохиогоод хийчихв үү эсвэл бол хуучин байсан юм а бас ингэ хэрглэчихв үү гэдэг сонирхолтой санагдаад байна. Тий. Яг грекчүүдийн бурхны нэр бол Теос юм байна. Тео. Тэгээд энэ бол бүр манай эртний өмнөх за яг таагийн сандгаа манай эртний өмнөх 100-аад оны үе 200-аад оны үед хайн үеийн Африкийн соён гэрлийн төв байсан Александр гэдэг хотод еврейн 70 эрдэмтэн хуучин грек хэл рүү орчуулсан нэг юм үйл явдал. Тэгээд тэр хуучин грек хэл рүү орчуулсан тэр орчуулгыг Септуагинт гэж нэрлэдэг байхгүй Септуагинт. Тэгээд Септуагинт гэдэг нь дан гэсэн юм. Яг үнэндээ даалч явах 72 76 ч байлоо нэг тийм 70 хүний орчуулга гэж нэрлэлсэн. 70 хүн л ерөөсө хуучин гэрний ном болгоныг л юу руу орчуулсан байх нь шүү дээ. Тэгээд тухайн үед ийм цаас мас байсангүй эртний папиро цаас ч юм уу хоньны арьсан дээр орчуулдаг байсан. Тэгээд нэг ном орчуулна гэдэг ийм гүйтэн хэмжээний гуйлмал ном гарна. Тэгээд тэр чинь гараараа бичиж авчихвал тэгээд том нүсэр болсон байх та. Тэгээд тэрэн дээр грекчүүдийн өөрсдөө Zeus те Hermes те нөгөө нэг бидний алдартай бурхтуудыг Theos гэж дууддаг байсан. Хон гэж дууддаг байсан. Тэр үгээр хуучин гэрээний нүдийг дээр еврейээс грекчүүдээс тэр үеийн асуудал тэг манай эртний өмнөх одоо яг Септуагинтийн үеийг санахгүй байна тий 300 тэр үеийн тэрний нэг онцлог өнөөдөр Монголд ирж байгаа. Тийм байгаа даа тий цаг хугацааны юм юуны үед тавиад үзьгээ. Яг нь миний нөгөө тухайн үед хийсэн диплом ажил бол яг Теос гэдэг үгтэй холбоотой биш. Энд чинь шинэ гэрээ яригдана. Шинэ гэрээ чинь даруй түүнээс хойш тий Септуагинтээс хойш 300 400 жил өнгөрөөд Есүс Христ төрөөд эзэн Есүс Христ төрөөд тэгээд Есүсийн дагалдагч нар шинэ гэрээ бичиж эхэлсэн тэр үеэс хойш дагалдагчдын дагалдагч Justin Martyr гэдэг нэртэй нэг тийм пастор одоогийнхоо тухайн үедээ бишоп гэж ярьдаг байсан пасторыг тэр пастор маань энэ грекийн соёлын философийн логос гэдэг нэртэй энэ ойлголтоор дамжуулан грекчүүдэд Христ итгэлийн нэгсэндээ грекийн үгээр нь дамжуулаад грекчүүдэд Христ итгэлийн тухай апологетик буюу одоо тайлбар ном биччихсэн тэр юмыг нь одоогийн бидний бурхан гэдэг хэрэглээтэй харьцуулсан. Энэ логос гэдэг үг бол угаасаа грекийн өөр грекийн айгүй уламжлалт та үг байсныг нь ашиглаад хийжсэн нь үеийг бидний бурхан гэдэг үгтэй ашиглаж байгаа юм аа ер нь бол хүнтэй юм аа гэдэг зарчим гаргаж юм ажил гэсэн. Ер нь миний диплом яа. Та эзэн гэдэг энэ үг хэллээ шүү дээ монгол хэлэнд хэрэгжиж байгаа. Есүсний тухай ярьж байгаа гэж. Тий. Энэ хэрэглээг бас хэр оновчтой гэж юм боддог. Зөвхөн хүний үгтэй байдлаас харагдсан. Хуучин нэг ертөнцийн эзэн гэдэг өгнүүд явсан тий. Тэгээд мөнхийн эзэмч гэдэг нэг юм. Яг гэвэл тухайн үед шин тутам нэг юм библийн орчуулга хөгжөөд Христ итгэгчнэр өөрсдөө янз бүрийн хуулбаруудаар орчуулж штэ тий. Ингээ өөр өөрийн нэршлэр ингээд орчуулад ингээд явж ин тэр үед хүмүүс тэгэл аль болох тэр дундаас ч өөрийнхөө тохирол хэрэглээг хүмүүс хүлээж авч байгаа штэ Христэд хүмүүс. Тухайн үед Христэж бус хүмүүсийн шүмжилсэнийг гэсэн би санаж байна. Энэ үг өөрөө ертөнцийн эзэн гэдэг энэ үг өөрөө нэр үг шүү. Энэ чинь тэмдэг нэр
үг төлөөний үг хоёрын хоорондын нийлбэр Нийлбэр, байгаад тий. байгаа шүү дээ. Энэ ч өөр нийл биш шүү дээ. Одоо жишээлбэл чамайг компани эзэн гэж нэрж болно дээ. Аа. Чиний яг нэрчин бол эзэн Биш. болов. Тий. Тэгэхдээ чамайг компани чи хүмүүс манай компани эзэн гэж нэрлэнэ шүү дээ. Тэгээ компани эзэн чинь нэр биш шүү дээ. Тийм Биш. Биш тий. Оноос нь нэр биш. Оноос нь биш. Тэгэхээр энэ бурханд чинь нэг оноос нь нэр хэрэгтэй болоод байгаа шүү дээ. Энэ чинь төлөөний үг биш. Тэгээд Христэд биш. Би нэг сонин дээрээс Христэд итгэж бүс хүний Библийн шүмжийг дуйсан. Тэрэн дээр тэр хүн тэгж бичиж байгаа байхгүй. Энэ үг чинь ертөнцийн эзэн гэдэг үг чинь зүгээр л малайч хүн эзэн гэд байна тий. Гахааны фермийн эзэн гэд байна. Ямар ч ялгаа алга тий энэ үгнүүдээс. Зүгээр чинь тодорхойлж байгаа тий урд нь ертөнцийн гэдэг нь өөрөө тэмдэг нэр тий. Тэгээд ойлголын эзэн гэдэг нь өөрөө бас яг нэр биш төлөөрлж байгаа нэр тий. Ингээд энэ үг евнүүч өөрөө тодорхой нэр аа. Тэгээд нөгөө нэг Азийн нөгөө миний уншсан ном шиг тий. Угаасаа энэ туйлын дээд тэнгэр одоо манай бусад миний бодлоор модерн доктор өөрөө юу гэж нэрлэх байсан юм байгаа тий. Нэг үг хэлгэл баг тий. Тэнгэрийн эзэн ч гэдэг ч юм уу. Тэгсэн ч гэсэн тэр чинь нэр биш байгаа даа. Нэр биш тий. Тэгэхээр нэг аль нэг оноос нь нэр хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгээд тэр оноос нь нэрийг нь монголчуудын энэ хэрэгжилж байгаа бурхан гэдэг үг бол тий тэр цаана байгаа Далдын эзнийг оноож нэрлэж хийсэн нийшил нэр том юм байна гэж үзээд энэ Библи орчуулагч нар сонгосон баг та. Тий. Гэж ойлгож байгаа. Нөгөө Бааварга нэг бас нэг ярьж ирсэн. За. Бас нэг подкастаар хэлжсэн. Би сонсчоос тэн дээр бас ингэж хэлжсэн байхгүй. Энэ бурхан гэдэг үгийг энэ буддынхан Христээр их булаацалдах юм аа. Аль нэг сонгоод авчвал их зүгээрээ гэж үзэл бодлоо илэрхийлжлээсэн л да. Тэгээ тэр үед нь яг миний дотор бас нэг итгэгч хүний үнцгээс тэгж бодож бас яг нэг таны үнцгэл бас гарч ижсэн хинч хэрэгэлсэн яг хөтэ те. Утга агуулгын цаанаа өөртөө зөв талаасаа хараад угаасаа энэ үгч өөрөө бидний мэдгэх хамгийн дээд эрх мэдтэй гэдэг юм утгыг зааж л байгаа юм чинь. Энэ үгийг ашиглахад яагаад болдгүй юм гэсэн нэг юм төржсэн байхгүй. 1830-ад оны үед би энийг орчуулсан байгаа. Сэлэнгүний нэг яваад байсан тийм дээр орчуулагдсан Английн 3 мишнэр тухайн үеийн Брэдийн лам нар цуг суугаад орчуулж ирсэн юм шиг санагддаг. Тухайн үе ажил нь одоо тэр талаар сүүлийн үед судалгааны өгүүлбэрүүд ер нь ном их гарч ий. Тэр одоо саяхан ариун бичсэн нийгэмд 170 жилийн өмнө гэдэг Библи байгаа. Тэр Библиэд бурхан гэж өөрөө 1830. Нэршил өөрөө угаасаа. Тэгэхээр манай энэ одоо өнөөгийн энэ ариун бичсэн орчуулагч нар чинь бас нэг судалгаагүй хэрэггүй байна. Гэхдээ би энийг ямар зорилготоор хэлсэн бэ гэхээр тэр Библиэлд аврагч гэдэг үгийг баг бүхэнд бүрэн эсрэг утгаар нь хэрэглэсэн бэ. Одоо бид нар Есүсийг аврагч гэж байна. Тэгж байгаа. Тэр үед юу нэг нэр томьёо Есүсийг тэгж би одоо тэр үгийг ингээ хэрэглүүл устдад сууд. Сүрүүлэх устдад нэрээр тэр үед би яг тэр үгийг яг одоо одохгүй санаж магтгүй дээ тэгэхээр хэлээ. Тэгээ би бодож ирсэн. Үгийн хэрэглээ гэдэг 1830 шүү. Тэ? Үгийн хэрэглээ 1930 2030 одоо яг 200 жил болох юм дээ. 30 онд 200 жил орчим байна. Тэгэхээр яг тэр харуул үгийн хэрэглээ 200 жилийн дотор ингээд бүрэн эсрэг утга тавьсан. Үгийн хэрэглээ. Тэгээд би эндээс юу тайлбарлах гэдэг энэ үгийн их утга нь өөр байсан байж байна. Ойлгож байна үү? Их утга нь өөр байсан байж болно. Гэтэ энэ чинь энэ үг чинь ингээд соёлд 200 300 жил хэрэглэгдэж явж явах үедээ энэ үгийг чинь шинэ утга олж оноогдоод тий хэлбэршээд өөрийн гэсэн утгатай. Энэ үг чинь өөрөө ингэж өөрчлөгдөж байгаа шүү дээ. Энэ дээр магадгүй манай монгол хэлний хэл судлаач нар зөндөө юм ярих. Тий одоо энэ бол цэвэр хэл шинж жилийн талаас энэ үг ямар утгатай байж байгааг юу гэдэг. Одоо жишээлбэл бид нар яг штэ гэдэг үг байгаа шүү дээ. Тий. Яг бодосоо яг шүү дээ гэдэг гэсэн бол одоо бол бүрийн эсрэгээр нь тий үгүй гэсэн үг. Тий өөрөөр хэлбэл энэ үгийн хэрэглээ чинь шинэ үеийн хэрэглээ интернетээ дагаад ингээд өөрчлөгдөд үг чи өөрөө хувирч өөрчлөгдөд явж байгаа. Тэнгүүд тэр үгэн дээр яг эртний утгаар нь заавал хэрэгэл одоогийн утгаар нь хэрэгэл гэсэн юм байхгүй. Энэ өөрөө манай энэ монголчууд өөрсдөө энэ үгэндээ удаан оноогод явж байгаа шүү. Тэнгүүд энэ би бол одоо энэ бурхан гэдэг үгэнд энэ Христ итгэлийн бүл
Одоо хэдэн хүн байна те 40,000-аас 100,000 30,000 Христэд бид нар өөрийн суудгаа оноо. Тэрүүрээ тайлбарлаа. Тэгээ нэршлээ. Ингээд сүүлийн 30 жил явж байгаа. Яг мэдээж энэ нөгөө бүл дотор байхгүй хүмүүс бол гаднаас тэгээ янз бүрээр нийлж чинь тэгээ энэ үгийг авч хэрэглэсэн тохиолдол байсан. Тэгэл өөр шүүх бах та. Тийм биз дээ тий. Яг ерөнхийдөө бурхан гэдэг үгийг хэрэглээ талаас нь бол айгүй зөв зохистой гэж би хувьдаа бол харж байгаа. Тэгээд яг хоо гадны юм нөлөөллөөс харахтаа бидний гихч шүүж хараад байна л да энэ үгийн хэрэглэн дээр. Тэр өнцгөөс нь харуул ер нь тэр хүмүүст энэ тайлбар бол юм бунхан тайлбар өгч болж байна. Энэ судалгааны ажлыг хийж явах явцдаа би нэг 100 хүнээс асуусан байдаг. Ер нь бол би өөрөө одоо санамсаргүй төгс судалгаа хийгээд 100 хүнээс ингээд бодомжинд явж байгаа. 100 хүнээс энэ бурхан гэдэг нэршлиг та ер нь юу гэж ойлгож байна? Одоо нийтийн дунд хэрэглээг судалж штэ тий. Тэгэнгүүт ихэнх нь болохоор ингээд гойн залбирдаг тэр нэг далтын хүч ингэж хариулаад байгаа байхгүй юу? Гойн залбирдаг далтын хүч бурхан гэдэг. Одоо энэ чинь миний диплом ажил 2008 онд бичигдсэн чинь 2008 оны тэр нэг 100 хүний ихэнх хувьд гэж хариулсан байна шүү дээ. Нийтийн дунд хэрэглээ. А нөгөө нэг элит буюу манай ламнар тий одоо эрхэм эрдэмтэд тэр хүмүүсийн судалгаанаас харахаар одоо тухайн үед би Чойж амц хам ламын ярилцлагыг хүртэл уншиж ирсэн санагддгийг. Тэр хүмүүсийн бурхан гэдэг тодорхойлт нь болохоор тэр далтын хүч биш байсан байна. Өөрөөр хэлбэл тэд нар чинь нөгөө гигээсэн одоо нэгсэн буддаа гигээрээ тэгээд тодорхой хэмжээний гигээсэн хүнийг бурхан гэж нэрлэнэ гэдэг л тийм хандлага байна. Мэдээч хэрэг судалгаанд ингэж хариулсан хүмүүс байгаа. Одоо жишээлх юм бол аав ээжигээ ингээд нас барах үед бурхан боллоо гэж ярьдаг тий тодорхой хэмжээний ингээд гэгэрэл рүү шатсан хүн. Түүнээс ч тэр дээд далтыг оршооч нэг биш. Харин зүгээр хүн гэдэг нэгэрсэн гэдэг ойлголт. Тэгээ нийтлэг ихэнх нь далтын харж нэг би зүгээр өөрийнхөө хийсэн 100 хүмүүс донд судалгаанаас нэг 30% хувьтай. Тэр тухайн үеийн нийтлэг хэрэглээний дунд бурхан гэдгийг бол далтын хүч гэж ойлгож ирсэн байна гэж би үздэг. Тэгээ энэ тал дээр хов үед миний хийсэн судалгаагаар бол Эренчингой хүртэл энэ буддын шашны үг биш ээ. Энэ бол одоо нус товчон дээр хүртэл хэлээд. Тэгээд дулумгай байгаа. Дулумгай ч гэсэн айгүй их тийм эртний үг хэллэг домог зүй судалдаг хүн. Тэр болохоор урдсны хаан гэсэн утгатай үгийг нийлбэр. Тийм ийм тэгээ явж байгаад ийм нэг утсан гэж тайлбарсан. Тийм тайлбарууд байгаа. Нөгөө манай нийт ламнарын тайлбараас гадна бас дахиад нэг тийм тайлбар байна. Бид нар хэнийг нэг сонсох уу? Сургуульд болож авах уу гэдэг тийм энэ зөндөө олон судалгааны тайлбарууд байгаа гэсэн. Эренчингой бол өөр юм ярьсан гэж. Их шинжилгээ эрдэмтэд Эренчингой ялангуяа өөрөө хийж тодорхой хэмжээний их шинжилгээ домог зүй судлалын тийм юм ярьсан байна. Тэгэд миний дүгнэлт бол юу гэж хэлмээр байгаа юм бэ гэхээр угаасаа нэг тийм далтын оршигч занаас төсөлдөг дээд тэнгэрийг ингэж ойлгосон хүмүүс бас байсан тухайд. Тэгээд энэ нийтлэг хэрэглээгээ дагаад яг хөө манай библи орчуулагч нар ариун бичээсийн библи орчуулагч нар энэ шийдлийг би яг мэдэхгүй байна. Яаж тэд шийдсэн ариун библийг анх орчуулж ирсэн хүмүүс. Тэр донд зөндөө монгол хүмүүс байсан магадгүй. Одоо зарим нь өнгөрцөн баг шиг байна. Тэгээд тэр хүмүүсийн шийдлээр бурхан гэж шийдсэн. Тэгээд монголчууд аюул санал нийт хэрэглээ. Тэр их асуудал хүлээж авсан тийм асуудал хүлээж аваад. Яг ихэнх үедээ энэ чинь нэлээх маргаа өрнүүлж исэн л да. Нөгөө нэг түрүүний ертөнцийн эзэн бурхан гэх нэг маргаа өрнүүлж исэн. Тэгээд минь намайг энэ диплом 2008 оны үед баг шивт ер нь дуустав. Тэгээд ерөнхийдөө энэс хоош энэ талаар нэг тийм сүлж ярьдаг тийм асуудал ер нь дуусчих шээ. Одоо дууссан гэсэн. Христтгэлийн дотоод христтгэлийн бол ерөнхийдөө дууссан. Гаднаас бол асуудал байгаа гэдэг. Тийм мэдээж хэрэг байна. Субъектив талаас хараад ярьж байгаа л да тий. Талаас өөр ингэсэн субъектив. Тэр хүмүүс ч гэсэн ярих хэрэгтэй шүү дээ. Тэгээ өөрийнхөө үзэл бодлыг бид нар ч гэсэн өөрийнхөө үзэл бодлыг ярих. Тэгээд одоо бид бурхан гэдэг энэ талаар яриад дуусах. Дараа нэг юм сэдв рүү орё гэж бодлоо. Тэрний үг бол Библийн боловсрал гэдэг тий. Библийн боловсрал яагаад түнд хэрэгтэй? Зүгээр итгэл явж болдгоо юм уу? Гэдэг ийм асуулт.
байна. Тэгэхээр бид нар болохоор чуулган бол Библийн боловсролыг ер нь байнга хийх үүрэгтэй. Чуулганы 4 гол үүрэг байдаг гэж үзвэл тэрний нэг нь Библийн боловсрол хийх үүрэгтэй. Чуулган хийж явах ёстой. Чуулган дээр ер нь байнга Библи судлагдаж пастор зааж явах үүрэгтэй. Тэгээд яг хоо сүүлдээ энэ Христ итгэлийн маань чуулганы энэ функц зөөр байгаад одоо сүүлрүүгээ энэ Библийн сургууль мөр бол ингээд үүсэж гард ирсэн. Яг өнөөгийн Монгол чуулганы онцлог би бодвол пасторууд маань хэлсэн үгүй байна. Чуулган дээр Библийн боловсрол мэдээж хэрэг сайн хийж байгаа пасторууд бас байна. Гэхдээ дийлэн хүмүүс нь манай пастор маань хоёр хос мэрэгчлэлтэй байна. Нэг талаас чуулгандаа пастрын ажил хийж, нөгөө талаас өөрийнхөө аж амьдралыг авч явахын тулд одоо бизнес одоо юу гэдгийг өөр ажил хийж. Тэр чуулганы маань удирдлага Библийн боловсролдоо ерөнхийдөө сайн анхаарал хандуулж чадахгүй байгаа гэж үзэж байгаа. Энэ тохиолдолд энэ Библийн сургуулиуд тэр үүргийг хүлээж аваад хүмүүсийн Библийн мэдээр сурах заашгүй шаардлага үзэж байгаа миний хувьд. Нөгөө талаас бид нар Библийг шууд уншаад айгүй сайн амар ойлгохгүй байна. Мэдээж хэрэг шууд уншаад айгүй нэхуур ингээд бие дааж судалдаг хүмүүс бас байна. Тэгээ өөрөө ингээд нэхуур судлаад ингээд сурцсан. Нөгөө харамсалтай нь манай монголчууд ихэнх нь сураагүй тий. Тийм учраас нэг юм албан маягийн ийм суудаг маягийн боловсролоор явахаараа сайн сурдаг хүмүүс бас байна. Тэгэхээр практик дээр ачаал бүгд ханаасаа Библийн боловсрол бас өнөөгийн Монголын үзэл байдал заашгүй хэрэгтэй болчиход байгаа. Нөгөө талаас бизнесийн болон янз бүрийн сонирхолтойгоор сүүлийн үед гаж урсгалууд аяг байх гарч хөөрөг бүжиг хүмүүсийг тий ер нь бол Солонгосоос үүдтэй ер нь бол гарын 13-нд орохоор юм гач сургаалтай бүлэглүү байна. Нийгэмд аюул тарихаар бүлэглүү байна. Бас гарч ирж байгаа юм сүүлийн үед ашиг сонирхолтой ингээд нөгөө нэг бизнес болох сонирхолтой юм гаж урсгалыг бүлгүүд байна. Тэд нар чинь Библийг аягүй тийм шинжлэх ухаанч биш. Буруу ингэж муухай одоо юу гэдгийг тайлбарлаж тэгээд бид эдийн нөгөө нийтдэг монголчуудын ярьдаг үгээр хэлэх юм бол тарих толгойг нь угаана биш тийм ер нь бол мэдхгүй баримт амин дурд. Тэгэхээр тэр тохиолдолд чуулганы заримдаа Христэд итгэгч нар тийм хүмүүст уруу татагдаад явчихгүй бол Библийн боловсрол бас зайлшгүй шаардлагатай байна. Тэр байтугай бүр пастор удирдагч нарт хүртэл Библийн боловсрол энэ тохиолдолд зайлшгүй шаардлагатай байна тийм. Аль нь зөв ярьж байна, аль нь буруу ярьж байна гэдгийг шалгах ийм шаардлага байна. Тэгээд сүүлийн үед Монголын Евангелийн Монгол пастор ахлагчдын холбоо эдрээс ер нь бол ямар саналууд гарч байгаа гэхээр пасторуудаа эцдaaчлаа тийм ер нь бол олон нийт ингээд зааж байгаа шашны боловсрол олж байгаа хүмүүс маань тодорхой хэмжээний шалгуур боловсролтой байх хэрэгтэй гэх мэт яриануд бас их гарч байна. Анхан үед Христ итгэл маань шинжлэн хөгжих үедээ тийм боломж байсангүй. Одоо бол зайлшгүй тэр ингээд шаардлагатай ирж байгаа цаг үе байна. Тэгэхээр иймэрхүү олон зүйлсийг бас хэлж болж байна. Тэгээд дээрэс нь Библи өөрөө дотооддоо ер нь бол Бурхны үгийг зайлшгүй судлах хэрэгтэй гэж үздэг. Бурхны үгийг Есүс Христийн сургаалыг мэдгүйгээр Христ байх боломж аюул ховор. Яг тэр миний үгийг үгэн дотор хэн байна тэр миний дотор байна гэж Есүсийн сургаал үг байна. Христийн үгэн дотор байна гэдэг нь Есүсний үгийг нэхуур системтэйгээр судлах хэрэгтэй. Тэн тийм цаг зав бас аюул Христэд монголчууд юм одоо энэ нийгэм насрыг завгүй ажиллаж амьдарч штэ тий. Тэгэхээр энэ үед манай Библийн сургуулиуд жишээлбэл оройгоор хурц ирээс олцох боломж юм гэж үзэж байна тий. Тиймэрхүү байдлаар Библийн боловсролоо дэвшлүүлж байгаа жишээ бол бас их зөндөө байна. Библийн боловсрол гэдэг би болохоор жоохон агсан төвшөнд болоо гэж хараад байгаа шүү дээ тий. Тийм олон төвшөнд байна. Библийн боловсрол ер нь бол манай сургуулийн яг агсан төвшөнд ч Библийн боловсрол олгож байна. Жирийн одоо 2 жилийн сертификатын төвшөнд ч гэсэн Библийн боловсрол олгож байна. Яг тэгэхээр нийт нөгөө Христ итгэлтнүүдийн Библийн боловсролын төвшин бол өндөр байгаа биш. Тэр нь бол заримдаа сул байна тийм ч учраас нөгөө гаж сургаалтай хүмүүсийн буруу юм болоод аюул амархан байгаад байна. Тийм учраас нийтийн тийм Христийн боловсрол дээр манай сургууль бас ажиллаж байна. Нөгөөд бас ийм төвшний боловсрол бас байна тийм бакалавр, магистр
цаашаа судалгааны магистр, Мгм. цаашаа одоо философийн доктор зэрэг гэдэг юм. Ийм нөгөө энэ Христ итгэл өөрөө баруунд дээд сургуулиудыг үүсгэх Мгм. суурь тэл үнэмшлээсэн баггүй. Христ итгэлээс болж одоо энэ Оксфорд, Том Кембриж сургуулиуд үүссэн дээрээ тий. үүсэж байгуулагдсан анхныхны хэлбэр нь дандаа ийм теологийн сургуулиуд байсан. Тэгэхээр нэгэнтээ ийм нөгөө системийг бүрдүүлээд ирсэн учраас энэ том библийн боловсрал, дээд боловсролын энэ том бааз суурь байгаа учраас энэ теологийн боловсрол чи өөрөө дээд сургууль болох боломж нь хамаагүй илүү их. Суурь нь угаасаа тэнд байж идэг учраас болсон байна. Тийм ч учраас манай энэ сургууль гаднаас харахад ийм жижигхэн сургууль юм шиг мөртлөөсөө бид нар чинь Азийн түвшинд теологийн боловсролын чанарыг сахидаг ийм байдаг үйл ажиллагаа одоо явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр түвшинд Монгол чуулган нэг талаас мэдээж нийтийн боловсрол чухал. Нөгөө талаас бас академик боловсрол. Тэгэхээр бид нөгөө нэг саяны ярьж байгаа шиг ийм манай соёлд бурхан гэдэг үгийг ингэж хэрэгжиж байна. Библи ингэж хэлмэлдээр гэдэг ийм судалгааны өгүүлэл те 30 хуудастай бичсэн судалгааны өгүүлэл бичдэг те ном судалгаа уншаад дүгнэлтүүдэд бичдэг ийм эрдмийн хүмүүс бас манай чуулгануудад хэрэгтэй байгаа. Тийм ч учраас магистрс дээш зэрэг бол дандаа библийн багш эрдмийн хүмүүсийг бэлтгэдэг ийм академик боловсрол бас олж байна. Аль алиг нь баланстай авч явж байгаа л гэсэн үг. Ярина. Бас нэг юм асуулт юм. Тэнд юу гэвэл за би зүгээр ингээд цуглаанд явдаг нэг залуу бай гэж бодод тэ. За одоо үсэнээс чи ингэж явж байгаа. Энэ сургуульд орё гэвэл ямар болжл хангацсан байх хэвчтэй. Нэгдүгээрт мэдээж хэрэг энэ нэг талаас энэ олон нийтийн сургууль юм шиг харагдж байгаа бол энэ жигшүүдтэй үйлчлэх сургууль байхгүй. Нийт манай энэ библийн сургуулийн төвчл чуулгануудын дунд чуулгануудаас гишүүнчлэлээр энэ сургуулийн удирдлагыг нь авч явдаг ийм бүтцтэйс олон нийтийн сургууль. Тэнгүүд чуулгануудаас өөрсдийнхөө ер нь боловсон хүчнийг тодорхойлж байгаа юм. Тэгэхээр өөрөөр хэлбэл чуулганд хамрагдаагүй тийм шууд орж ирээд манай сургуульд орох боломж байхгүй гэсэн ер нь бол. Чуулганаас пасторудаас тодорхойлцдог сургууль. Тэгээ мэдээж тэр хүн сурыг гэвэл чуулганд хамрагдаад тодорхой хэмжээний чуулган дундаа үйлчлэлээрээ чуулганд хамрагдсанаараа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байна. Тэн дээр нас болныг хамаарахгүй. Гэхдээ манай сургууль өөрөө хэрвээ та бакалаврын боловсрол эзэмших гэж байгаа бол бүрэн дунд боловсрол эзэмсэн байх хэвээр. Нэг нөгөө шатаар боловсролын шатаараа явж байгаа учраас за тэгээд мэдээж сертификатын түвшин сурах гэж байгаа бол бид нэр яг бүрэн дунд боловсрол нэг шаардахгүй байна. За дээрээс нь магистрт орох гэж байгаа бол мэдээж бакалаврын түвшин боловсрол гэсэн байна. Ийм шалгуурууд байна. Нэг талаас нөгөө талаас чуулгандаа яваад тэр чуулганыхаа бүрийн эрхтэй гишүүн болж батлагдж байгаа нь болохоор ерөнхийдөө ихэнх чуулганууд юу гэж хүлээн зөвшөөрдөг вэ гэхээр тэр чуулгандаа баптизм хүртсэн. Одоо усаар болсон. Тэгвэл тэр чуулгандаа усаар угаагдаад бүрийн эрхтэй гишүүнээр хүлээн зөвшөөрөгдсөн. Тэгээд тэрнээс хойш 2-3 жил болсон байх хэрэгтэй. Үздэг. Тэгээд шалгалт өгнө. Библийн анхан шатны мэдлэгийн шалгалт өгнө. Тэгэл орж ирнэ. Тэгэл орж. Пастрын тодорхойлолттойгоо тийм. Тэгээд тодорхойлолттойгоо баптизм хүртсэн байх юм байна те. Тэгээд тодорхой хэмжээний бид ч бас эрүүл мэндийн нөгөө сурах чадвартай хэсгийг эрүүл мэндийн үүсгэр шалгана. Сурах чадвартай. Энэ чадвартай. За дөрөв нэг хайт дурдаад өнгөрсөн те нийтийн библийн боловсрал гэж. Энэ нийтийн библийн боловсрал гэдэг энэ статусыг яг ямар үзгээс нь гаргаад тавьж байгаа. Эсвэл зүгээр нь чуулганд одоо өгж байгаа одоо сургаалт, номлол, библийн уншлагын цаг гэдэг ч юм уу те залбирлын цаг, библи судлалын цаг гэдэг тэрүүгээр ер нь нийтийн боловсрал нь явд юм шүү. Тийм. Нэг талаас тийм. Нэг талаас хүмүүний хичээл зүтгэл бас. Одоо юу гэдэг юм? Чуулганда бүтэнсэ өдөр болгон очиж байгаа мөртлөөс библи ерөөсөө судалдаг юм байна. Нэг талаас тийм. Тэгэхээр чи тэнд чинь хүмүүний хүчин зүйлс нь одоо өөрөө тэрэндээ шамдаж те судалгаа хийж зэрэг хийж. Нэг талаас аюул сайн сурдаг хүмүүс байдаг шүү. Хөвчин аюул сайн сурдаг хүмүүс байна. Энэ чинь нэг харьцангуй ойлголт байна тийм. Гэхдээ яг хуу мэдээч хэрэг одоо юу гэдэг би нэг пастортай ярилцж байхад тэгжээсэ. Чуулганда 15 жил номлож байгаад 15 орчим жил номлож байгаад ер нь бол хэрхэн номлох вэ? Тэ? Ер нь яаж номлол зүгээр вэ гэдгийг би олж авч байна. Гэж нэг пастор хийжсэн баггүй. Ерөнхийдөө надад хөвчлэн битэрийн хөвчлсөн яриан дунд ярьсан.
Тэгэнгүүт би тэрийг нь юу гэж бодсон бэ гэхээр манайх чинь энэ Библийн сургуульд Библи хэрхэн тайлах вэ гэдэг нэг юм 3 кредитийн нэг семестрийн хичээл байна. Тэрний араас яаж номлох вэ гэдэг 3 кредитийн нэг хэрхэн номлох вэ гэдэг нэг 48 номыг 3 кредитийн хичээл нэг жилийн хол. Энэ хоёр хичээл ингээ араасаа үргэлжлэдэг энэ хоёр хичээлийг нэг жилийн дотор эзэмшсэнгүүт онлын хувьд нөгөө 15 жил номлосон хүний хэмжээний мэдлэгийг олоод. Тэгээд би араас нь юу гэж чинь тэгэхээр мэдээж хэрэг онлыг нь багш нь ингэж 2 семестрийн турш зааж байгаа ч гэсэн нөгөө хүмүүс гэрийн даалгавар. Тэгээд практикаар чуулган дээрээ номлоно. Тэгэхээр үнэхээр гэрийн даалгавруудаа сайн хийгээд авах ёстой мэрэгжлийн төвчний мэдлэгээ аваад тий. Тэгээд тэрийг ингээд практик дээрээ ингээд 2-3 удаа ингэ номлоод ингээд шиж үзээд тэрнийг ингээд явах юм бол 16 жил номлох хүчийг 1-3 жилийн. Тэгэхээр нийтийн боловсрал нөгөө албан боловсрал хоёрыг чинь ялгаатай ингэж хандж байгаа. Нийтийн боловсрал бол айгүй удаан. Хүн зүгээр натраалаараа тий сураад явна. Энийг чуулган угаасаа өгж байгаа. Яг би миний түрүүний хэлсэн чуулган маань боловсон хүчний нөхцөл байдал. Одоогийн пасторуудын цаг зав тий библи судлалын нөхцөл байдал энэс шалтгаалаад жоо удаан явагдаж байна гэж би үзээд байгаа. Миний энэ бол миний хувийн дүгнэж. Тэгээд тэрнийг нь хурдлуулах боломж нь одоо ийм албан боловсрал байна. Айгүй энгийн үгээр манай нэг пастор надтай энийг дооглоод ярьчихсан нэг айгүй олон жил авах юмыг ингээд библийн сургуулиар өндөр дооцол шахаж байгаа байхгүй юу? Ер нь бол богино хугацаанд тий. Тэрийг айгүй сайн хэрэгжүүлвэл энэ ирээдүйд өөрт нь маш их хэрэгтэй мэдээлэл тий цаашлыг амьдрал цаг хугацаа авах юм уу тий? Тий цаг хугацааг авах тийм чухал боловсролыг ол энд өгч байгаа гэсэн үг. Гэтэ үүнээс гадна бас олон хүчин зүйлс байна л да. Чуулган дотор жишээлх юм бол тухайн хүний цаашлын үйлчлэл яригдана. Дуудлага биш нэг бас нэг ойлголт байна тий. Энэ хүн цаашдаа юу хийхээс бас их шалтгаална. Энэ зүйлсүүд бас яригдана. Боловсрал буюу библийн боловсролыг ингээд шалтгаатаагаар авах юм бол би бол гэж ойлголоо шүү дээ. Цаг хугацааг бол асууртанд төвчиж болох юм байна. Ялангуяа дуудлагатай үйлчлэлийн талбарт ялангуяа библийн тий талаар заах бусдад түгээ их тийм сонирхолтой дуудлагатай хүмүүст бол хурцсуулж өгөх юм шүү дээ. Хүч чадал болж өгнө мэдээллүүдийг хурдан авч. Нөгөө талаас бас ингээд нөгөө залуу хүмүүс ч ихэд яардаг шүү дээ бас тий. Тэр дээр нь бас юм хэлж мээр санагдаад идэв. Библийн боловсрал бол хизээч авч. Амьдралын юм чинь бол тийм зүйл ахгүй ер нь бол манай сургууль жишээлхэд 60 настай хүн сурж байгаа. Одоо тий. Бас мэдээж хэрэг баг сургууль 12 дугаар ангид төгссөн хүн ч гэсэн яарад ороод ирж байгаа ч тохиолдол байна. Тэгэхээр нэгсэндээ одоо 18 наснаас ахуулаад 60 настай хүний энэ бол одоо насан туршидын боловсрол баггүй энэ манай сургууль бол угаасаа бүх насны ямар ч хүмүүс орж ирсэн боловсрол. Яг 60 настай 50 настай 40 настай хүмүүс бол сурч байхдаа харамсдаг тохиолдол бас байна. Өө залуу ахтай юм сурахгүй яаваа тий. Тэгвэл бол ер нь амьдралд их олон зүйлсийг ойлгох байж гэж харамсаж байгаа хүмүүс байна. Нөгөө талаас манай багш нар маань заримдаа 18 настай залуу ид шижигсэн залуу тий. Манай гүй би өөр сургууль сурахгүй библийн сургууль сурнаа гэдээ ороод бид нар зарим тохиолдолд гүй чи мэрэгжил эзэмш 4 жил өөр сургууль сурдаг гэдэг явуулж байгаа тохиолдол ч бас байна. Тэгээд суур тий одоо мэрэгчлэрээ илээс. Тэгээд шуурч тэгээд дараа нь библийн сургуульд ороод ирээ гэдэг ингээд явуулж байгаа тохиолдол байна. Тэгэхээр бид нар бол аль тохиолдолд зарим оюутныг ярьслах хийж аваад аль тохиолдолд авахгүй байна гэдэг бол тухайн хүмүүсийн нөгөө түрүүний ярьсан дуудлага чамчны зүйл байдаг тий. Ер нь бол аюул олон зүйлийг үнэлж шийдвэр гаргаж байгаа. Тэгэхээр хүн бол амьдралын альч үйлрэлт байж болно. Библийн боловсрол хэрэгтэй. Тэгээд зарим хүмүүс бол залуу байхдаа бол аюул сайхан гэж бодож байна. Зарим хүмүүс бол одоо эхлээд тий мэрэгчлээ эзэмшээ тодорхой төвшөнд ажиллачаад тэгээ хурж ирээ сурвал бүр үн цэнтэй гэж бодож байгаа хүмүүс ч байна. Тэгэхээр энэ нь цэвэр нөгөө итгэгч хүмүүсийн өөрсдийг нь бурхантай харилцаа, чуулганых нь онцлог байдал. Тэр чуулган одоо ингээд зайлшгүй ирээдүйн удирдагчаар бэлтгэх хэрэгтэй байна. Цаг нь олчаад байна гэж чуулганых нь нөгөө хүнээс говьл бас олж ирж байна. Ийм олон хүчин зүйлс байна. Тэгээд зөв шийдвэр гаргах. Тий зөв шийдвэр. Тэгээд хүн өөрөө бурхан зайлбараад тий чуулганыхаа хүмүүсийг зөвлөлт чиглэл угаасаа зөв шийдвэр гаргах.
Буруу шийдвэр. гарахгүй. За энэ танаас Монгол орж зааш та буруу газар сурчлаа гэж гараа авчихсан юм байна. Би бол нэгдүгээр курсээр тэгээ явж исэн өөрөө. Тэгээ нэгдүгээр курстэй бол та. Аа. Заач би ч ямар газар ороод ирв гэж би өөрөө. Аа. Тэгэл нөгөө түрүүний шиг чуулганыхаа бацтай ярилцаад зарим багш нартайгаа уулзаад тэгээд өөрөө эцэст шийдвэрээ гаргасан. Ер нь бол би QC-ма дуусгах хэрэгтэй байна. Гэж шийдвэр гаргасан. Одоо тэр шийдвэрт бол бүр дандаа баярлалаа. Яг хөө тийм эргэлзэж ирсэн үе байна. Нөгөө талаас бас их манай сургуулийн ихтэй төгсөж байгаа оюутнууд маань би ч одоо захирал хүн аюу тийм нэг оюуттай штэ тий. Амар завшаантай ийм байр суурин дээр байгаа. Ихэнх төгсөгч нар маань одоо хурж ирэл дандаа л гэгийн сайхан юм ярьдаг штэ надад. Хамгийн сайхан сургууль байна. Хамгийн сайхан төгслөө тий. Би ч одоо дандаа л тийм их дуу хоолой сонсдог хүн болохоор. Тийм. Танаас тийм дуу хоолой сонсдог хүн болохоор тийм л дуу хоолойг сонсч ирсэн доо. Нийт итгэлийн маасыг хараад гэх юм уу да. Өөрийнхөө өнцгөөс ингээд өгүүлдэхээр бас нэгэн юм одоо нөгөө бурхны өгрөөр сунж орсон те дурлаж орсон тийм хүмүүсийн мас хэрэгтэй байна да гэж юм боддог байхгүй юу дотор. Тэгээд тэдгээрээ дамжуул шийдвэрүүдээ те өгүүд нь хүртэл өөрөө зүг гарч идэг те. Бусдаа урт харилцаа хүртэл тэрэн дээр чинь нэг юм мэдж байгаа хүний нэг гаргаж байгаа за комент нь хүртэл өөр байдаг те. Тэгэхээр ер нь бол боломж олдог бас ингээд сурах хэрэгтэй те. Библийн боловсрол ялангуяа бид нар сургаалт төгс номыг уншаад үзэх юм бол тэр сургаалт төгс номон дээр ийм гинэн залуучуудыг хэрсүү болохын тулд хурж ирээд энэ үгийг бодлаа гэж уриалж байгаа ном багхгүй юу нь бол. Яагаад гэхээр гинэн амьдрал гэдэг бол аюу уруу татлаганд одоо юу гэдгийг бэлгийн уруу татлаганд аюу арих дарсанд аюу их шунамдгай. Тэгэхээр нэг ухаан хүн тэгж хэлсэн байдаг шүү дээ тий. Зориггүй амьдралтай хүн бол өөрийгөө зугаа цэнгэлээл цаах. Өөрөөр хэлбэл одоо энэ манай нийгмийн хитрхи зугаа цэнгэл хитрхи ингээд дараа нэгцэн байдаг чинь хүмүүс гой зориг олж ярихгүй. Энэ нийгмийг өөрчлөх ямар чадaltaй олж ярихгүй. Тэгэхээр тэрийг нь Христэд итгэгч нар олж хараад нийгэмдээ гэрэл давс болоод хүмүүс зүгээр байна гэж. Тэгэхээр тэгэж сонсогчдоо хүмүүстэй тий. Үнэхээр энэ нийгмийнхаа гэрэл давсан байгаарай тий. Тэгээд дуудлагаад агаад амьдраарай. Бурхан чамд туслана. Есүс эзэн туслана. Ариун сүнс туслана. Одоо юу гэдэг чинь та өөрөө шийдэх цаг болж байгаа юм тий. Хийх цаг болж байгаа юм. Үгийг судлах цаг болж байгаа юм тий. Чуулганаа босгон байгуулах цаг болж байгаа юм тий. Тэгж л уриалмаар байна да. Тэгээд захирал ууныхаа хувьд хэлэхэд Библийн сургалтын төвд ирж сураарай. Тий. Библийн боловсрол эзэмшээрэй. Тэр бол биднийг итгэлээ бусдад өмгөөлөх. Одоо түрүүн бид нар эхлэхдээ ярьсан шүү дээ. Бурхан гэдэг манаага гэдэг арай тий. Яагаад бид нар хэрэгжилж байгаа гэдгээ бас мэддэг, бусдад хариулж чаддаг байхын тулд Библийн боловсрол гэдэг зүйл нь буцаад асар их хэрэгтэй зүйл гэдгийг харагдаж байгаа байхгүй юу тий. Тийм шүү. Тэгэхээр ямарс нэгдүгээрт олж харлаа юу бол Библийн боловсрол бидний бүх итгэжтийн хувьд нин тэргүүний асуудал юм байна тий. Тэрийг мэдээж анхан шатны нэг чинь мэдээж хуулган дээр бид нар сурах хэрэгтэй, мэдэх хэрэгтэй. Агсан төгсөн сурыг бол наашийн хүрээд ир гэж байгаа. Тэгээ Библийн сургалтын төв түрээ дээр тэгээс суулан дээр сурахыг бол хинч хориглохгүй байгаа гэж би бодоод байна. Хориглохгүй байгаа тийм. Найцтай сураасаа л гэж байгаа. Дээр ингээд Библи судлал эхлүүлэнгүүд хойчи бойл гэдэг тийм хүн байхгүй байх л гэж бодоод байна шүү дээ. Тэгэхээр чигөө те. Хүчлүүлэх хэрэгтэй бол хүчлүүлээ те. Нэг уриалгах хэрэгтэй бол тэр уриалгаа аваад залбираад бас энэ өөрийгөө ч гэсэн агсан төвшөнд аваач те. Өгөн дурлалдаг тэдгээр залуучуудын нэг хэсэг болох хэмжээнд үргэлж нээлттэй л байгаа юм байна те. Тийм. За ямарс энэ хүртэл хамтдаа сайхан ярилцлаа. Тэгээд маш чухал гоё хоёр сэдвийг авч ярилцлаа. Тэгээд сайхан байна. Тэгээд сая гоё дүгнэлт хийсэн те угаасаа те залуучууд маань өглөө ирээрээ гээд. Тэгэхээр Библийн боловсролыг бас бид нэр сурчлах хэрэгтэй. Бие биендээ бас бие биенийгээ бас ятгах хэрэгтэй юм байна. Тэгээд шийдвэр гаргаад зориглоод алхах хэрэгтэй юм байна. Бид лаас нь хүртэл бид нар харлаа шүү дээ. Ямар ч систем би энэ замыг сонгосноо хязгаарч алдаагүй гэж зогсож байгаа.
олон хүмүүс байдаг. Тэгээд энэ сургуулиас дамжсан олон хүмүүс бас талархалтайгаар буцаж ирдэг гэж. Энэ дээр бас нэстэ 100% санал нэгдэж байна. Тэгээд энэ сургуулийн нэг хэсэг болж бас 4 жил сурсны нэг ач тусаар өдий болтлоо Библийг судлаа те. Бурхантай амьд харилцаатайгаар ингээд байж байгаад бас талархдаг. Тиймээс та бүгд ч гэсэн бас энэ замаа те Библийн боловсролоо дэвшлүүлэх бол нааша зориод ирээрэй гэж тахмаар байна. Тэгээд энэ нартал үзсэнд баярлалаа. Тэгээд дараа дахиад сонирхсан нэг ганц хоёр сэдв байгаа. Тэрүүгээр нь буцаад уулзах болно.